Зүүд хийдийн өрөөний сэрүүн агаарт арц хүчний удаа Монгол руу мэд оролдоно. Олон 10 жилийн турш зулын гэрэлд судар шагааж хараан жаахан муудсан настай гэргэн лам лусангийн бид нэг л танил мэдрэмж төрнө. Тэрээр 40 жилийн турш бэлэг баримтын ном төгсгөгөрлийн мөн чанарыг таних гэж хичээсэн боловч түүний оюун санаа манан татсан толмид бүрхэг хിവэр байлаа. Алтайн нурууны чулуун хантай нүргэлэн эсгэрэх салхи тулалдсан тэр нэгэн шөнө лувсан лам гүн нойронд автсан амралт гэхээсээ илүү алсгалын аялал мэд байв. Зүүдэнд нь хийдийн саарал чулуун хан айлан уусав. Лувсан лам өөрийгөө шороон дор биш харин гялалтсан номон эрдний удам тал дээр зогсож байхыг харав. Тэнгэрийн өнгө боловсрсон тоорын өнгөтэй адил туяарч асар том болор нуурын төвөөс аврах том бадам цэцэг дэлгэрчээ. Бадам цэцгийн төв дунд 16 орчим насны залуу төрхтэй манчир бурхан залархаагаад мэлмийн мянган галбын үйл хэрэг төмөн судрын гүн утга бүхнийг тольдох сүр жавхлантай харагдах ажгүй. Бодисодва 100 нар мэд гэрэл цацруулах боловч тэр гэрэл нь төөнөж шатаахгүй харин ч сэрүүцүүлэн амраах аж. Түүний баруун моторт мөнхийн үнсийг тастан таслах чадaltaй агаарт мянган лууны дуу цацруулсан оюун бэлгийн элд байлаа. Зүүн мотортой бэлэг баримтын судар тооцогтон залсан хөхөнгийн бадам цэцгийн ишнээс барьжээ. Лувсан лам өвдөг согдон чичирсэн хоолоогоор хэлний ирэхэд манчир минь би бараг бүх судар шаштрыг уншлаа. Мэрэгтэй мэтгэлцлээ. Гэвч би минийх гэх мөнхийн ширэнгэн дунд төрөлдсөн хിവэр байна. Үнэн яагаад ийм хол байна вэ хэмээн асуув. Манчир бурхан үгээр хариулсангүй. Харин хариулт нь лувсан ламын чэйжинд суурайтан сонсогдов. Бодисодва илдэн өргөлөө. Чи оюун бэлгийг цуглуулах ёстой. Эрдэн мэтэр үзэж байна хэмээн аниргүй дунд суурайтав. Гэвч бэлэг оюун бол чиний эзэмших зүйл биш. Энэ бол цуглуулагч өөрөө биеийн гээх үед үлдэх тэр орон зай юм. Гэнэт манчир илдэн царилгаа мэд хурдан далайв. Лувсан лам өвдөх байх гэж айсан ч элд түүний биеийг нэвт гарах үед ердөөл гүн гүнзгий хоосрон мэдрэгдэжээ. 40 жилийн турш тэмцсэн бие гих үзэл шилэн сам мэд бод өсрөв. Өглөөний хурлын ураа лаваа дугарахад лувсан лам сэрлээ. Өрөөний эрдийн шигээ сэрүүхэн харин үе мөч нь хөшөж орхижээ. Тэрээр тахилын ширээн дэх зул руугаа харлаа. Тэр зул түүнийх биш, зул өрхтөн уншсан залбирал түүнийх биш болсон санагдав. Зулын дул агаарт бүжиглэх тоосны ширхэг оддын хяналтай нэгэн ижил хэмээр бүжиглэх мэд санагдана. Ойлгох гэж хичээж байсан тэр их хүнд ачаа арилж оронд нь намгүн тунгалаг тодорхой чанар иржээ. Лувсан лам хонхтон мартаан хүрэхтэй уралдаан үл ялэг инээмсэглэл тодруулав. Зүүд дуусан ч элд өөрийн ажлаа хэдийнэ хийжээ.